Ажилтнтай холбоотой ямар зүйл вэ? Энэ удахгүй ингээ ажилтнтай тэмцэх газар дүнэлтээ гаргах тэгэхээр нь иргэний иргэн шүүгдэх гэж байна. Тань дээр холбоотой хэрэг бүртгэлээр нэгдсэн гэдэг нь тийм. 4 цаг мэдүүлэг өгсөн гэсэн маа дээр. Тэгсэн. Тийм. Аль-алинтай холбоотой мэдээлэл өгсөн. Дахиад ч очоод өгнө гэж. Аль-алинтай энэ өөрийнхөө юм уу энэ хоёр? Энэ хоёртой. Өөрийнхөө хэрэгтэй холбоотой мэдээлэл. Тэр би урд нь зөндөө тайлбарласан шүү дээ. Энэ бол. Тэр энэ хоёрын бичлэгийг та нар яагаад гаргахгүй байна та? Яриад л. Тэр ажилтнтай тэмцэх газарт өгсөн. Ажилтнтай тэмцэх газар их л тэрийг үтсэн зүйтэй л гэж утсан. Та нар тэгээ өнөөдөр ийм чухал хууль хэлцэгдэж байгаад хууль асуухгүй юм байна. 14 5 давхрын тэр нэг офисын маргааны асуудал яригадаад идэг чинь энэ дээр та харах тэгвэл тэр хишиг баяр нь таныг илмэгдүүлсэн. Шоронд оруулж байгаа дээрэмдэж авсан. 10 сая авсан гэдэг. Йоо ширээн дээр нэг юу байгаа тэрийг аваад ирэх чацаа. За энийг харин би яриаггүй те. Энэ би судалж үзсэн. Энэ 2019 онд Эрдэнэ төлбөр дээр энэ тендер болсон байхгүй юу? 30 орчим сая долларын үнэтэй ийм тендер. Энэ open data дээр байгаа. Хил уурхаан хөрсний тээвэрт мөчлөгт урсгал тээврийн технологи нэвтрүүлэх төсөл гэдэг. Тэр хишиг баяргаа залуу болохоор энэ тендер шалгарсан компани гүйцэтгэх захирал. Залуу байхгүй юу? Эхнэр нь манайха нам дээр жагсаалт дээр нэг дэвшижсэн. Наран Нандэр 37 дэх жил 38 дээр байсан. Манай Пүрэв давг гэдэг залуучдын холбооны ерөнхийлөгчийн найз нь баггүй. За тэгээд сая нэг асуудал болоод энэ нөгөө асуудал нь тухайн үед би засгийн газрын хуралдаан дээр дараа нь гэсэн за энэ тендертэй холбоотой маргаан гарсан учраас үүнийг ажилтнтай тэмцэх газар шалгаа гэдэг. Тэгээ энэ хэрэг одоо шүүгт рүү очиж байгаа юм л. Шүүгт рүү очиж байгаа. За тэгээд би энэ хоёр уулзаад энэ хэргийг чинь зэгтэлж өгөө гэдэг хишиг баяртай уулзаад за тэгээд энэ асуудлыг гаргаж тавиарай гэсэн юм билээ. За тэгээд нөгөө хишиг баяр гэж залуу нь одоо нөгөө амар төвшөөд тэгээд нөгөө нэг энэ байрны жинхэнэ эд дээрээ бас одоо дамжуулаад надад ийм санал тавьсан юм аа. Тэгээд одоо арга буюу нэлээ гэдэг зүйлийг хэлээд байгаа. Тийм учраас би дахиад энэ хоёрыг хууль зүйн төтөргийн сайд ял 8-aalцах гэдэг ийм одоо үндслэлээр энэ ажлыг зохион байгуулсан гэдгээр ажилтнтай тэмцэх газарт одоо би нэмж тийм ээ одоо гомдол гаргана гэдгээ сая очихдоо илэрхийлсэн байгаа. За энэ хоёр сайдын хувьд бол та нар ингээд зөрүүтэй оны зөрүүтэй яриад байдаг шүү дээ. Гишүүн болгосныг баримт байхгүй байгаад идэг тийм. Гэхдээ харин тий одоо тэгээд би ингэж бодож байна. Ажилтнтай тэмцэх газар тогтооно. Тэгээд шүүхтэр тогтооно тийм ээ. Тийм учраас 10 сар яриад байлаа шүү дээ. 20 он ч гээл дараа нь 24 он ч гээл алиг тэр бодиттой холбоотой асуудал дээр нь бүр гишүүн болохоос нь өмнө дараа хэлийн дараа байсан гэдэг төлөвчдөр ярьж. Үгүй би тэгээд хэлээд байгаа шүү дээ. Бодиттой холбоотой асуудал дээр энэ хоёр гишүүн одоо тийм ээ мөнгө авсан байна гэдэг шүү дээ. За тэгээд мөнгө авцснаа хэлэхгүйгээр одоо намайг тухайн үед тийм ээ энэ бодит асуудлыг шударгаар явуулнаа гэд сонсол зохион байгуулсан байна. Сонсол зохион байгуулалтаа бодиттой холбоо гэдэг танд хэлэхгүйгээр зохион байгуулсан юм сонсох. Гэхдээ тэгсэн шүү дээ би хэрвээ одоо жишээлбэл бодоос $500,000 би авцсан гэвэл юу боллоо гэж тэр сонсголтой холбоотой бодит асуудал. Харин би материалуудыг авчиж өгцөө. Энэ тэр сонсголыг зохион байгуул гэж дэмжээгүй гэсэн үг юм. Тэгэхээр зохион байгуулсан байна гэдэг шүү дээ. Үгүй хэлээд шүү дээ. Би энэ хоёрт итгээд сонсол зохион байгуулаа гэж хэлсэн. Тийм ээ? Сонсголыг шударга зохион байгуулнаа гэд найдаж ирсэн. Гэтэл одоо энэ хоёр маань өмнө нь $500,000 авсан бол таарад байгаа байхгүй. Тэгээд тэр мөнх эрдэнэ чинь одоо за одоо мөнх эрдэнэ бүр бачимдад одоо сүүл рүүгээ худлаа ярих юм нь олдгоо болж байгаа шиг байна. Бод дээр яг энэ автогтой холбоотой гэрээний бүр одоо яг их гэрээн дээр ажилласан хүн байгаа байхгүй да мөнх эрдэнэ. Ойлгож байна уу? Тэгээд та нар энийг одоо сурвалжлаад ингээд хийх зүйтэй болов уу гэж бодож байна. За тэгээ хэдүүлээ юу вэ? Нэг үндсэн сэдв рүү оръё. Өнөөдөр энэ орлого ноцоог байгаа шүү дээ. Одоо Орлоготой холбоотой хэлэлцэг байгаа тийм. Яг та хэд ингээд явуул гэдэг ингээд хэлсэн юм. Тэгэхээр хэдүүлээ зүгээр юу вэ? Өнөөдөр ерөнхийлөгчийн хууль явж байна. За тэгээд та хэдийг бас ойлгож байна. Ойлгож байна тийм. Дэмжиж явъя гэдэг шийдэл төрсэн гэдэг мэдээлүүд байх юм. Яг би зүгээр одоо та хэдийг уриалмаар байна. Өнөөдрийн байгаа энэ сэдвийг одоо өөр төл рүү чиглүүлэх гэж байна гэж би одоо хэлэхгүй. Гэхдээ
өнөөдөр чинь Монгол Улсын парламентын одоо арчилсан түгэнд их чухал асуудал хэлцэгдэж байна. Уг нь би та бүдийг гүгээд ирэхлээр энийг асуух гэж байгаа юм болов уу гэж Америк орон дээр Найдахгүй. тодорхой илэрхийлсэн болохоор За баярлалаа. За тэгвэл би ингээд хэлчихлээ шүү дээ саяны асуудлуудыг. Хишиг баяр нэг сая доллар өгөхөөс ч гэсэн 1.5 тэрбумыг өгөөд үлдсэний нөгөөгөө гэдэг мэдээлэлсэн шүү дээ. Гэхдээ харин тэр би одоо нөгөө хишиг баяр гэж хүн хэрвээ эзэн нь бол би бас нөгөө өмнө нь бас байр суурь илэрхийлсэн шүү дээ. Тэгвэл тэгээ мөнгөө төлөөд буцаагаад тэр байраа авч болно. Зүгээр шүүхтэр явж байгаа хэрэгээ ингэж наймаалтчих болохгүй ээ тийм ээ. Тийм учраас энийг хэлмэгдүүлээд шоронд 14 хоног хаваа харин тэгэхээр тэр чинь 19 оны тендер тийм ээ тэр Эрдэнэтэй холбоотой тендер. За тэгээ нөгөө харилцаанд 21 оны 10. Айгу харин тийм. Тэгэхээр тэр чинь шүүхтэр хэрэг очсон байх үед одоо энийг зүгээр ингэж нөгөө нэг шүүхэх дээр байгаа хэрэгэл наймаалцах гэж байгаа байхгүй юу. Тэгээ тэр дунд яг нь тэр нөгөө дүүрэн эднэргээд нөхдүүд байсан. Та нар зүгээр асуураа тэр Эрдэнэтэй холбоотой тендерийн хэрэг нь хизээ очсон байна. За тэгээд энэ асуудал хизээ гарч ирв. Тэгээ ийм зүйл дээр та маань факт чек хийгээл үзчих хэрэгтэй байхгүй. Тэгээ энийг би юу вэ? Хэлэгчээс санаачсан одоо хуулийн эзлийн ажлын хэсэг дээр нь тухайлбал эзэн аюулгүй байдлын зүйлийн нарийн бичгийн дагуу за мөрдөмчлөө ус төрийн нам тариалалтай юм хүмүүс ажлын хэсэг дээр нь ороод ирж байгаа нь өөрөө хэр зохимжтой юм бэ гэдэг бас асуудал юм. Маш зохимжгүй шүү дээ. Би нэг байр суурь илэрхийлсэн шарын би Английн хоёр иргэнтэй гэрээ байгуулад тий. За би Мэдээж гарахгүй байхаар гэрээ байгуулсан. Үгүй за энэ бол ерөөсөө юу шүү. Нэгдүгээр тэр бол оюутлогоо 2.3 тэрбумыг тэглэгтэй холбоотой оюутлогоо мэдээлэл Тэр өөр бас тэглэгдээгүй юм байл шүү дээ. Тэрийг бол сайхан бидэггүй хэлсэн. яг энийг одоо юу Тэр ер нь бол худлаа лойврын бичлэлт хийсэн. за гэдэг шүү дээ. тэгэхээр би бас нөгөө сайхан бэлэг ерхий сайд хандаад хэлмээр байгаа. Хэрвээ тэгж үзэж байгаа бол 2.3 тэрбумын тэр бичлэлийг болиулчих. Тэр чи одоо хоосон бичлэл гэдэг юм бол болиулчих. Одоо манай хөрөө төсөөр л байгаа. Илүү Харин одоо тэгээд чи ч гэсэн нийлээд болиулчих. За тэгээд юу болох нь харахгүй.